За бүгдэнд нь эзний амлсны баяр өдрийн мэнд хүргье. Өнөөдөр бол бидний Христ итгэгч бидний хувьд бол хоёр чухал баярын нэг нь нэг нь болохоор 12 сарын сүүлээр бид нар Христ мэндэлсний баярыг хамтдаа маш их баярлаж баяр хөөртэйгээр хамтдаа тэмдэглэдэг. Нөгөө нэг баяр нь болохоор өнөөдөр бид нар хамтдаа Христ амлсны баярыг тэмдэглэдэг энэ баяр маань байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Бурхан бид нарт бас энэ богинохон цагт бас ойлголт ухаарлаа өгөхөнд төлөө хамтдаа залбирая. Эзэмнэ тэгээд энэ цагийг танд даатхан залбирч байна. Та 19 сар энэ цагт бид нартай хамт байж миний ярих хэлэх зүйл дээр эзэн та өөрөө өдөрдөн чиглүүлэн дагуулж ойлголт ухаарлал мэрэгэн ухаанаа бидний зүрх сэтгэл та суулгаж өгөөрэй. Өнөөдөр бид нар бидний төлөө юу хийснийг ойлгоод зүрх сэтгэлдээ мэдрээд хүлээж аваад гарахыг хүсэж байна. Тэгээд өнөөдрийнхээ энэ үгийн цагийг тандаа даатгаад таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен. За түрүү хэлсэн өнөөдөр бол Христийн амлсны баярын өдөр. Энэ ямар утга учиртай зүйл юм бэ? Юу ярьж хэлэгдээд байгаа юм бэ гэдгийг өнөөдөр бид нар энэ цаг дээр бас ойлгож авах гэж найдаж байна. Тэгээд итгэгч хүмүүсийн бас заримдаа итгэдэггүй хүмүүсийн ч хүртэл нэг сайн мэддэг ишлэл байдаг. Тэр нь ямар ишлэл вэ гэхээр Иохан 3:16. Тэр нь ямар ишлэл байгаа вэ гэхээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд идэгдэг хинч мөхөхгүй харин мөнх амьтаа болно гэж хэлсэн. Энэ богинохон энэ ганцхан ишлэлийн дотор бидний хувьд ойлгох ёстой маш чухал ойлголтууд мэдэх хэрэгтэй зүйлүүд яг энэ дотор байгаа. Тэгээ бүгдээр хамтдаа энэ ишлэлийг хамтдаа уншиж. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд идэгдэг хинч мөхөхгүй харин мөнх амьтаа болно. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа бах. За энэ нь ямар утга учиртай вэ гэдгийг Бурхан хүмүүсийг таныг бид бүгдийг ихэд хайрлсан учраас өөрийн хүүгээ өгсөн гэж. Ганц энэ ишлэлийн дотор өнөөдөр Бурхан яагаад хүүгээ өгөх болсон юм? Хүүд итгэсэн нь яагаад мөхөхгүй юм? Яагаад мөнх амьтаа болох юм гэдэг зүйлийг бид өнөөдөр хамтдаа ойлгоно. Тэгээ юуны дүрэнд би нэгэн асуултыг та бүгдээс асуумаар байна. За энэ миний ард нэг зураг гарна. Энэ болохоор эзгүй арал дээр ганцаараа байгаа хүний зураг. Энэ бас нэлээд олон жилийн өмнө кинон гарч исэн. Та хэрвээ энэ киног үзчихсэн бол за тэгээ миний асуух асуулт юу вэ гэхээр хэрвээ би энэ дэлхийд ганцаараа амьдарч байсан бол хэрвээ би та одоо өөрийгөө яг энэ хүний орон тавиад бодоод үзээрэй те. Хэрвээ би энэ дэлхийд ганцаараа амьдарч байсан бол ямар байх байсан бол бидэнд ямар санагдах байсан бол ингээ бодоод үзэх юм бол эхэндээ илүү сайхан санагдаж магадгүй. Биднийг инг тэг гээд хилээд яриад байгаа хүн байхгүй. Биднийг тэг инг гэх эцэг их магадгүй байхгүй. Харилцааны ямар нэгэн асуудал байхгүй. Бидний ойр дотны эхнэр нөхөр эсвэл хүүхдүүд биднийг санаа зовох зүйл байхгүй. Нэг хэсэг хугацаанд санаа зовох зүйлгүй ямар нэгэн зүйл стрессгүй сайхан байж магадгүй. Гэхдээ удаан хугацаанд ийм байдалтай байвал юу болох вэ? Юм сутгагүй санагдаж тэр хүний үед маш ихээр ганцаардах бол. Сүүлдээ авталдаагүй бодож сэтгэж бүр газуурчиж магадгүй. Тэр ч байтугай бидний заримынх нь хувьд бусадтай харилцаад байгаа хэрнээ ганцаардах мэдрэмж төрдөг. Найз нөхөд гэр бүл байгаад байгаа хэрнээ ч бидний дотор ямар нэгэн хоосон зүйл байгааг бид нар мэдрээд ганцаардах үе байдаг. Танд ийм мэдрэмж байдаг уу? Харин юу гэхээр бид бол бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж, Бурхантай хайрын харилцаатай байгаар бүтээгдсэн юм. Өнөөдөр бид нар нөгөө хин нэгэнтэй ойр дотныхоо хүмүүстэй, бусад хүмүүстэй ямар нэгэн тэр ойр дотны хайрын харилцаа байхгүй байвал бидний дотор ганцаардал байх болно. Тэр ганцаардлынхаа улмаас бид нар хоосон орон зайг мэдрэх болно. Тэрнээсээ болоод янз бүрийн асуудал бидний хувьд гарч ирэх боломжтой. Тэгээд энэ чэнэс би юу гэж хэлмээр байна вэ гэхээр энэхүү ганцаардах, төгшүүртэй байх, юуг нь мэдэхгүй сандран айх, сандран твдэх гэх энэ сөрөг мэдрэмжүүд нь бидний хүн төрөлхтний гэмт мөгөл чанартай холбоотой байдаг. Тэгэхээр бидний төрлөх мөн чанар гэм нүгэлтэй учраас үүнтэй холбоотой байдаг. За би нэг үүнийг тайлбарлаж өгнө.
Заримдаа бидний донд ямар зүйлсүүд байдаг гэхээр бид нар заримдаа хүнд итгэж чаддгүй. Заримдаа нэг хуурж мөхөлдөг худал хуурмаг байдал бидний дотор эргэн тойронд маань орсон байсаар байна. Бид нар шунхаар хүсдэг, атаархан хорсдог, нэг нэгнээсээ хариугаа авах гэж оролддог. Энэ бүхэл зүйлс нь бидний донд байгаа нь бид нар Бурхны тогтоосон хуулийг зөрчиж дуулуургүй байсантай холбоотой байдаг. Бурхан энэ зүйлийг хийж болно, энэ зүйлийг хийж болохгүй гэдэг зүйлийг биднэрт аль хэзээ хэлсэн байдаг. Гэтэ бид нар тэрийг мэдэхгүйгээр бидний дотор Бурхны бид нар үг заавар хуулийг нь зөрчсөний улмаас яг энэ зүйлс бидний амьдрал дээр тохиолддог байх нэ. Тэгээ Ром номын 7-р бүлгээс би нэгэн ишлэл уншиж өгье. Паул хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр Ром номын 7-гийн 19-с 24. Паул хэлэхдээ би өөрийн хүсдэг сайныг хийдгүү, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлийг хийж байгаа бол идүүгээ үүнийг үйлдэж байгаа нь би биш. Миний дотор оршин байгч нүгэл юм аа. Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторхнийхээ хувьд Бурхны хууль баярладаг. Гэвч эргэтнүүдэд маань өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайдаж намайг эргэтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөөрхилтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс сангижруулах вэ? За Паул нэг зүйлийг олж мэдсэн тийм. Тэрний юу вэ гэхээр миний дотор сайныг хийх хүсэл байдаг боловч би өөрийн хүсдэггүй бузар муу хэрэгжүүлдэг, бузар муу зүйлсийг би хийдэм байна гэж хэлж. Би доторхнийхээ хувьд Бурхны хууль баярладаг ч гэсэн эргэтнүүдэд минь өөр хууль үйлчлээд байгаа юм. Гим нүглийн хууль үйлчлээд байгаа юм байна. Би юутай тэр нүглийн хуулийн хоригдол болсон би юутай хөөрхилтэй хүн бэ? Хэн намайг үхлийн биеэс ангижруулах вэ гэж хэлж. За энэ дээр хэлсэн бидний дотор 20 төрлийн хууль үйлчлдэг болохыг энд хэлсэн байна. Нэг талаас бид нар сайн сайхныг хийхийг хүсдэгч, нөгөө талаас бид нар муу муухай зүйлсийг бас бодож сэтгэж үйлддэг байх нэ. Нэг ийм зүүр үг гэдэг тийм ээ. За ямар зүүр үг вэ гэхээр их эзэн ч өмхий, бага эзэн ч өмхий. За хэд нэг зүүр үг. Ихэн булангартай бол аадаг нь булангартай. Тэгэхээр бидний хувьд багхан гэж боддог. Надад нэг багхан л жоохон муу зүйл байгаа да. Надад нэг багхан л жоохон муу дутагдал, муу одоо зан чанар, муу бодол сэтэл байгаа да гэж хэлэх гээд байдаг. Гэхдээ үнэндээ багхан зүйл маань ч гэсэн биднийг биеийг маань бүхэлд нь бид нарыг бохирдуулдаг, бидний гим нүгэлтэй гэдэг англи руу аваачнаа. Тэгэхээр бидний хувьд болохоор би чинь багхан бусдыг бодвол би чинь арай бага хотлоо ярьдаг шүү дээ. Би бусдыг бодвол баг хоолгой хийдэг үү шүү дээ гэж хэлэх гээд байдаг. Гэтэл бидний дотор үнэндээ өчүүхэн жижигхэн атаархал, өчүүхэн төдий ах дүүгээ үзэн ядах нь өөрөө бидний дотор ямар тэр их гим нүгэл байгаад байгаа нь, бидний гим нүгэл чанартай болохыг л бид нар тэр зүйлс маань харуулад байгаа гэсэн. Тэгээд дараагийн нэг зургийг харъя. Тэгэхээр энэ маань болохоор түрүүн Паул хэлсэнтэй би гим нүглийн боолчлын хоригдол нь гим нүглийнхаа боол нь болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ зургийг харж байгаа бол гимт хэрэгтэн хийсэн зүйлийнхээ шийдэглийг хүртдэг тийм ээ. Ямар нэгэн хүн алсан бол хуулийн дагуу шүүгдэх хэрэгтэй, хулгай хийсэн байвал ямар нэгэн байдлаар тэр хийсэн зүйлийнхаа шийдэглийг хүртдэг. Үүнтэй ижилхэн бид ч гэсэн гим нүглийнхаа төлөөсийг төлөх ёстой. Гэхдээ бид нар ямар нэгэн сайн үйлс хийснээр ямар нэгэн за энэ буян болно гэж бодсон зүйлийг хийхдээ бид нар тэр зүйлсээс чөлөөлөгддөг юм. Ялангуяа нөгөө нэг шарын шашны үзэлтнүүдийн айгүйх маш их хилээд байдаг зүйл нь те. За сайн зүйл хийвэл, за буян хийвэл, хүн сайн хийвэл, за чихний нүгэл чинь жоохон нэмгэрх юм да, арай гайгүй болох юм да гэж хэлэхэд байдаг. Гэхдээ Бурхны үгэн дээр Библиэд хэлэхдээ хүн өөрийнхөө сайн үйлсээр өөрийнхөө зүтгэлээр энэ зүйлсээс чөлөөлөгдөх боломжгүй гэж хэлсэн. Учир нь Ром номын 6:23 дээр юу хэлдэг вэ гэхээр нүглийн хөлс бол үхэл. Харин Бурхны бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх мөнх ам юм а гэж хэлсэн. Тэгэхээр нүглийн хөлс бидний дотор өчүүхэн жижигхэн жоохон гэмт нүгэлтэй гэж бодож байгаа бидний хувьд тэрний төлөөс нь юу вэ гэхээр үхэл багтах. Харин энэ бол муу мэдээ байгаа тийм харин сайн мэдээ нь юу вэ гэхээр Бурхан бид нар Бурханд итгэх юм бол Бурханд
Бурхны биелэг юу болохыг ойлгох юм бол Бурхны биелэг бол эзэн Есүс Христ доторх мөнх ам юм а гэж хэлээд. Заримдаа бидний дотор юм бодол байдаг. Та бас ингэж бодож ирсэн байж магадгүй. Бид нар нөгөө үхлийн тухай бодохдоо заримдаа ингэж боддог те. Гинтийн байдлаар эсвэл нас өндөр болсон хоноо хэрвээ би үхэхээр болвол ямар нэгэн тийм нөгөө хүн зовлон гэдэлж нас барахгүй юмсан. Зөвхөн мөрөөрөө байж байгаад нэг өвчин зовлон мэдрэхгүй нэг зуурдаар ингээд айтайхан хүний гар орчихгүй тэгээ явчих юмсан гэж боддог. Та тэгж бодож ирсэн үү? Аль болох л өвдөж зовхгүйгээр л өгчих юмсан тэгвэл камеран гэж бодох гэдэг. Харин эсрэгээрээ Христ яасан бэ гэхээр тэр бүхий л хүн зовсон зүд өөрийг эдэлж хэний ч хүсээгүй тэр үгэлтэй нүүр тулгарсан. Яагаад гэдгийг би тайлбарлаж өгөх болно. Тэгээд бидний бас нэг бодохыг бас хүсдэггүй зүйл нь бид нар энэ дэлхийд амьдрахдаа энэ дэлхийд л яг энэ цаг үедээ л нэг айтайхан амьдрчихвал үхлийн дараахаа тэ амьдрал байна уу байхгүй байна уу гэдг нь тэн дээр нэг ач холбогдол өгөөд байдгүй. Тэгтэл үнэндээ үхлийн дараах мөнхөд үргэлжлэх амьдрал бид нар Бурхантай хамт мөнхийн усад байх уу эсвэл мөнхт хамт байх уу гэдэг нь бидний бодох ёстой чухал зүйл. Өнөөдөр бид нэр хэсэг зуурын дэлхий дээр амьдрна. Харин хэсэг зуур амьдрсныхаа дараа үхлийн дараа хэрвээ үнэхээр мөнх амьдрал гэж байгаа бол бид нар Бурхантай мөнх улсад байх уу? Эсвэл мөнхийн тамд байвал ямар харамсалтай байх вэ? Тэгэхээр бид нэр төдийлөн бодохыг хүсдэггүй зүйлээ ч гэсэн бид нар бодох хэрэгтэй болчих. Харин бид рүү хэлсэн Бурханы өгөх бэлэг бол мөнх ам юм а гэсэн. Бид нар Бурханд итгэснээр бид нар мөнх амьдралыг бас хүлээн авах болцоотой юм а. Тэгэхээр одоо би Есүс Христийн талаар та бүхэнд бас тодорхой хэмжээний ойлголт ухаарлыг өгмөр байна. Тэгэхээр Есүс Христ ер нь юу хийгээд энэ олон зууны турш Христ итгэгч энэ итгэл үнэмшил бол үнэн юм а гэж гэрчлээд энэ итгэл үнэмшлийн төлөө өөрснийгөө зориулаад байгаа юм бэ гэдгийг бид нар хамтдаа харъя. Үнэхээр Есүс Христийн үхэл ба амьлалтын талаар ярихаас өмнө би нэгэн бас түүхийг ярьж өгмөр байна. Тэгэхээр зарим нь энэ түүхийг сонсч ирсэн байж магадгүй, зарим нь сонсоогүй байж магадгүй. Би тэгээд нэг доголон гүлгийн жишээ бодож авсан байгаа. Тэгээд тэр нь ямар жишээ вэ гэхээр нэгэн амьтны дэлгүүрийн үүдэнд гүлийг зарна гэж зар бичсэн байсан. Гэтэл удалгүй нэгэн хүү дэлгүүрийн эзэнтэй уулзахаар тэр зарыг харчаад дэлгүүрийн эзэнтэй уулзахаар орж ирээд "Ирхмээ та гүлгнүүдээ хэдэн зоосоор зарах вэ?" гэж асуудаг. Дэлгүүрийн эзэн 50 зоосоор худалдана гэхэд нөгөө хүү халааснасаа бүх зоосоо гаргахад 3 зоос байсан. Тэгээд нөгөө хүү "Би гүлгнүүдийг тань харж болох уу?" гэжээ. Гэхэд дэлгүүрийн эзэн "Бололгүй яах вэ?" гэд шүглдэхэд саяхан гүлгэлсэн нохоо өөрнөөсөө гарч ирэхэд араас нь дагалдан гүйж ирэх 5 хөөрхөн 5 бондгор гүлэг гүйж гарч ирсэн баг. Гэтэл нэг гүлэг нь бусдаасаа нэлээд хоцорч догонцон доглоод алхаж гүйж ирж байгаа харагдсан. Тэгээ нөгөө хүүгийн нүдэнд нь гэрэлдэг гэж ярьдаг шүү дээ. Нөгөө хүүхд ингээд өөрөө ирэхгүй ингээд баяр хөөртэй болоод энэ ямар учиртай гүлэг, энэ гүлэг яагаад ингээд яваад байгаа юм бэ гэж дэлгүүрийн эзнээс асуухад дэлгүүрийн эзэн "Энэ гүлэг төрөлхийн доголон гүлэг. Чи энэ гүлгийг аваад хэрэггүй дээ. Энэ гүлгийг чи авмаар байна. Нөгөө хүү болохоор би энэ гүлгийг л авмаар байна" гэдэг. Тэгээд дэлгүүрийн эзэн юу гэж хэлээд байгаа вэ гэхээр "Чи энэ гүлгийг аваад хэрэггүй дээ. Учир нь энэ гүлэг бусад гүлгнүүд чигээ чамтай одоо ингээ өсөрч харайж гүйж тоглож чадахгүй шүү дээ" гэж хэлж байгаа. Гэтэл нөгөө хүү "Би энэ гүлгийг л авмаар байна" гэж хэлэх үед дэлгүүрийн эзэн "За тийм бол би чамд энэ гүлгийг зөвгөөр өгчийе. Зөвгөөр өгж болно. Би чам зөвгөөр өгчий" гэхэд нөгөө хүү юу гэж хэлдэг вэ гэхээр "Би энэ гүлгийг бусад гүлгний үнэтэй адил тэр үнээр худалдаж авахыг хүсэж одоо надад 3 зоос байгаа ч гэсэн би сар бүр тань тогтмол нэг зоосыг төлж энэ гүлгний үнийг барагдуулж танд төлөх болно" гэж хэлдэг. Тэгээд дэлгүүрийн эзэн бүр сандраад гайхаад "Чи яагаад энэ гүлгийг ингэж худалдаж авахыг тэгтлээ хүсэж байгаа юм бэ?" гэж асуухад нөгөө хүүгийн хариулт юу байсан бэ гэхээр за тэрийг харъя. Нөгөө хүү доошоо тонгоогоод нэг хөлнийхөө өмдийг дээш нь сөхөх үед нь тэрний яасан бэ гэхээр хүүгийн нэг хөл нь хиймэл хөл байсан. Тэгээд дэлгүүрийн эзэнд юу гэж хэлсэн бэ гэхээр энэ гүлгэнд өөрийг нь
ойлгодыг эзэн хэрэгтэй шүү дээ гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд яг ийм зүйлүүд байдаг. Өнөөдөр бид нар яг тэр доголон гүлгний адил бид нар асуудалтай бэртэлтэй бид нар яг энэ амьдрал дээр амьдарч идэг. Гэтэл Есүс бид нарыг яг энэ гүлгийг үнээр нь хөдөлж авсан шиг Есүс бидний төлөө бид нарыг өөрийн хүүхдүүд болгож бидний гэм нүглийн уучлалын төлөө өөрийгөө зориулахдаа бидний үнийг өөрийнхөө биеэр өөрийнхөө амаар төлсөн юм а гэсэн. Үнэн дээр бид нар гэм нүгэлтэй яг тэр доголон гүйлэг шиг те бэртэлтэй янз бүрийн асуудалтай хуурж мэхэлсэн бусдыг гомдоосон янз бүрийн асуудалтай байхад Есүс Христ гэм нүгэлтэй бидний өмнөөс өөрийнхөө амийг бидний төлөө зориулж өөрийнхөө харийг харуулсан юм а гэсэн. Тэгэхээр өнөөдөр Есүс биднийг хинээс илүү сайн ойлгодог, харин бидний хинээс илүүгээр сайн ойлгодог нэгнийг харин бид нар төдийлөн сайн ойлгодог юм. Харин бид нар Есүс Христ бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг ойлгох нь бидний хувьд маш чухал байна. Тэгээд Есүс Христийн тухай би товчхон яг ер нь ямар үйл явдал болсон бэ гэж товчлоод одоо нэг ерөнхийд нь хэлж өгвөл тэрээр Майр гэх нэгэн эмэгтэйгээс ариун сүнсээр бүрэлдэж онгон бүсгүйгээс мэндэлсэн болохыг Бурхны Библиэлд бид нарт хэлдэг. Тэрээр энэ дэлхийд 33 жил амьдрахдаа ямар ч гэм нүгэл үйлдэггүй болохыг маш олон зүйлээр хүмүүс гэрчилдэг, баталгаажуулдаг, Бурхны үгэн дээр хэлдэг. Түүний аманд залмих худал хуурмаг байгаагүй. Тэрээр харин ч юу хийсэн бэлээ? Энэ дэлхийд байхдаа хүмүүсийг хайрлаж, өөрийг нь ярьж хайж өвчтөе зовсонтой хүмүүс, гэм нүглийнхаа улмаа шанал зовж исэн хүмүүс түүн дээр ирэхэд Есүс юу гэдэг гэсэн бэ гэхээр өвчтөе хүмүүсийг нь эдгэж, дарамтанд байгсдгийг чөлөөлж, сэтгэлийн хувьд хүлээтэй, сэтгэл санааныхаа хувьд тэр хоригдсон байсан хүмүүсийг Есүс чөлөөлж, хайрладаг, маш ихээр хайрлаж хүмүүсийн төлөө өөрийгөө зориулж байсныг бид нар мэднэ. Гэвч Есүсийг тухайн үед нь энэ нь болохоор нэг талаасаа яг Бурхны төлөвлөгөө бас явж байгааг бид нар ойлгох хэрэгтэй. Бурхан өөрийнхөө бидний гэм нүглээс аврахын тулд өөрийнхөө хайртай хүүг бидний гэм нүглийн төлөөс болгон төлөх нь яг энэ Бурхны зорилго байсан. Гэхдээ бид нар энэ зүйлийг төдийлөн сайн мэддэг. Бурхан өөрийн үгэндээ би аврагчийг та нарын төлөө илгэх болно гэж Бурхны үгэн дээр маш олон удаа хэлсэн байдаг. Тухайн үед яг энэ зүйлийг нь ойлгох ёстой байсан хуулийн багш нар юу гэсэн бэ гэхээр түүнд атаархаж, хавчиж буруутгаж, харин хуйлдаж түүнийг хорлох зүйлийг хийж, сүйдээ түүнийг загалмай дээр цовдолдог ийм зүйл болдог. Тэгэхээр яг энэ зүйлийн утга учир нь юу гэхээр зөвхөн Есүс сайныг үйлцээр байхад нь одоо бид нар бодоод үзье. Есүс зөвхөн сайныг үйлцээр байхад, Есүс зөвхөн бусдыг хайрсныхын төлөө, Есүс бусдыг эдгээснийхэн төлөө, Есүс бусдыг инэрч, гэм нүглийг нь уучлж, хайр инэрлээ үзүүлснийхэн төлөө хүмүүс яагаад түүнийг буруутгаж, яагаад түүнийг загалмай цовдлох болсон юм бол? Яагаад түүнээс нөрөө ургуулж тухайн үед түүнийг таньж мэдэх ёстой байсан хуулийн багш нар түүнийг тэгж ихээр үзэн ядаж загалмай дээр цовдлсон юм бол? Энэ үнэхээр шудраг хэрэг мөн гэж юу? Бид нар бодох хэрэгтэй. Христийн загалмай бол Есүс Христийн үглийг гэрчилдэг. Олон зууны турш Христ итгэгч хүмүүс, итгэдэггүй хүмүүс ч гэсэн Есүсийн загалмайг хараад энэ хүн үнэхээр загалмай дээр цовдлогдсон юм байна. Зарим хүмүүс Есүс Христийн загалмай дээр цовдлогдсон утга учирыг ойлгодог, зарим хүмүүс ойлгодог. Энэний гол утга учир нь юу вэ гэхээр бидний гэм нүглийн төлөөсийг Есүс амаараа төлсөн юм а. Бидний гэм нүглийн төлөөсийг амаараа төлсөн. Ромчууд гэмт хэрэгтнийг ташуурдахдаа яадаг байсан бэ гэхээр намхан шонороо тонгоолгоод хувцсыг нь тайлж агаад нүцгэлж агаад гарыг нь хүлээд ташуурынх нь үзүүрт нь төмөр баясны хэлтэрхээ уйсан одоо нэг модон иштэй яг юм ташуурны урталт нь мэдээж хэрэг сулбуур уяад сулбуурын үзүүрт нь
яс юм уу эсвэл тийм нэг төмрийн юм ирэмхтэй зүйл хийгээд ингээд хоёр талд нь хүн гараад ээлжлэн ташууддаг гэсэн. Яг ийм зүйлийг Есүс Христээр хийсэн. Есүс үнэндээ ямар ч юм буруугүй байхад нь хуулийн багш нар тухайн үеийн хүмүүс түүнд татаархаж чи үнэхээр амьд тэ бурхны хүү юм бол чи өөрийгөө авраач гэж бүр тохуурхаж байсан. Түүнийг Пилатын өмнө Есүсийг аваачих үед Пилат Ромын тухайн үеийн Ромын захирагч тийм ээ Пилат юу хийсэн бэ гэхээр энэ үнэхээр гэм нүгэлгүй хүн байж тээ та нар яагаад түүнийг алах гээд байгаа юм бэ гэхэд хүмүүс тухайн хуулийн багш нар хүмүүстэй хуйлдаж харин ч Есүсийг алахыг бүр илүүгээр ингэж чанга дуугаар хашгирч түүнийг цовдол хэмээн Пилатын өмнө Есүсийг буруутгачихсан. Пилат үнэндээ түүний эхнэр болон Пилат Есүсийг гэм буруугүй гэдгийг мэдж байсан ч гэсэн тэр олон ард түмний тэр нөгөө нэг юм төрөмгөөлөл одоо юу гэдэг Есүсийг цовдлохыг ингэж нөгөө өмнө самуун босгохгүй тул янз бүрийн нөгөө асуудал хурцсахгүй тул та нар өөрснөө шийд би энэ асуудалд ямар ч буруугүй гэд Есүсийг ташуурдуулаад тэгээ загалмайлаар цовдлогдохыг тушаадаг. Тэгэхээр яг энэ ташуурдуулах гэдэг маань өөрөө бас маш тийм хүнд шийтгэл аваад байгаа. Одоо ингээд жишээлбэл хамаг вен артерийн судсууд нь ташуурдах үед нь тэг гэмтэн тэгээд тэрч байтгаа яг тийм ташуурын үе зарим хүмүүсийн доторх одоо хөвлийн янз бүрийн эртнүүд нь бүр ил гарах боломжтой байдаг. Тийм амар яргаллыг те Есүс өөртөө өөрөө загалмаагаа ч өөрөө тэнхээгүй болоод явж явах үед нь яадаг вүлээ. Өөр нэг цомонгч нэгэн хүнийг те хүчээр алдуулаад загалмайг нь өөрүүлээд загалмаа руу одоо тэр нөгөө нэг загалмайг цовдлох газар руу аваачдаг. Тэгээ ингэж бодох юм бол тэ бидний хийсэн Есүс ямар амар тэр зовлон зүдгүүрийг өөрч загалмайдаар цовдлогдохдоо хөл гарыг нь хадаасаар хадж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо нөгөө хүнийг цаазаар авах ял гэдгийн хамгийн аимшигтай нэгсэндээ ял аваад байгаа байхгүй. Тэгээд Есүсийн хэлсэн зүйлийг бүгдээр яг энэ хэсгээс харъя. Есүс хэрхэн бас зовж яг энэ зовлолыг бас мэдэрч ирсэн бэ гэдгийг Матай 27-гийн 45-46 дугаар ишлэлээр юу хэлж байгаа вэ гэхээр 6 дугаар цагаас 9 дугаар цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөвөө гэж. 9 дугаар цагийн орчим Есүс чанга дуугаар или лема сабахтни гэж хашгирлаа. Энэ нь бурхан минь юунд та намайг орхив гэсэн үг гэж. Тэгэхээр энэ ч яг юу хэлээд байгаа вэ гэхээр Есүс үнэхээр энэ дэлхийд ирэхдээ хүн төрлөختний дуунд яг махан биеэр ирээд үнэхээр хүмүүсийг эдгээж, инэрч, хайрлаж байсан ч гэсэн яг энэ мөчөд Бурханаас үнэхээр тусгаарлагдсан, орхигдсныгаа мэдэрсэн ба. Тэгээд яг энэ Арамейл дээр юу хэлсэн бэ гэхээр или лама сабахтни гэж хэлэхдээ юунд бурхан минь та намайг орхивоо гэж хэлж байгаа. Ийхүү дуурч байгаа нь гэм нүгэлтэй бид бүгдийн өмнөөс Бурханаас тусгаарлагдсанаа Есүс мэдэж яг тэр зовлон яг мэдэрч өөрийнхөө үгээр хэлж хашгирч байгаа. Тэгээ Исая ном дээр юу гэж яддаг вэ гэхээр тэр бидний нүглийн төлөө хатгагдан бидний нүглийн төлөө бицэрчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээл бууж түүний шарахаар бид эдгэрсэн гэж хэлдэг. Тэгээд Есүс яг энэ бүхий л хэцүү зүйлийг зовлон зүдгэрийг яг өөрөд туулаад өнгөрөөд яагаад энэ зүйлийг хийх уг нь бол үнэхээр бурхан байж штэ яагаад энэ зүйлийг хийсэн зүгээр хийхгүй тэ өөрийнхөө ер бусын хүч чадлаараа энэ асуудлыг шийдэж болоогүй юм бэ гэж. Тэгэхээр энэ бол бурханы төлөө бурханы өөрийнхөө хайрыг бидний төлөө харуулж бидний гэм нүглийн төлөөсийг өөрийн хайртай хүүгийн амаар төлж байгаа. Энэ зүйлийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид нар ойлгох ёстой зүйл нь энэ түүх гэж хэлэх үү. Яг энэ болсон үйл явдал маань ингээд дуусаагүй. Харин юу болсон бэ гэхээр Есүс хэлэхдээ шав нартайгаа дагалдагч нартайгаа байхдаа хүний гар тушаагдаад 3 өдрөөр амьлуулагдах болно гэж өөрөө заалмаа дээр цоглогдохоос өмнө хэлчихсэн. Яг үүнийхээ хэлснийхээ улмаас Есүс
3 дахь өдрөө амьлуулагдсан. Матай 28:1-7 дээр яг энэ Есүсийн амьлалтай холбоотой зүйлийг хэлдэг. Би нэг хурдан уншиж. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр өөрөөр Магдалийн Майр болон нөгөө Майр нар бошийг үзэхээр ирвэ. Харагтун маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь эзний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ. Түүний үзэгдэх төрх нь аян лууга адил хувцсан цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс айнч жирж өгтөл мэт болжээ. Тэнгэр элч эмгтээчүүдэд бүү цовдлогдсон Есүсийг хайж бууг чинь мэдэж байна. Тэр энд байхгүй учир нь тэр хэлснээрээ тэр амьсан гэж байгаа. Учир нь тэр хэлснээрээ тэр амьсан эрэх тун түүний хөвтөж байсан газрыг үзэх тун хурдан очиж шав нарт нь тэр үхэгсээс амилжээ. Харагтун та нараас түрүүнд Галил руу явсан тул та нар түүнийг харах болно гэж хэл. Үзэх тун би та нарт хэллээ гэв. Тэгэхээр яг Есүс өөрөө завламаа дээр цовдлогдохоос өмнө би хүний хүү гарт тушаагдаад хүний хүү гэж хэлжсэн болохоор Есүсийг гэж тухайн үед шавнар өрдөөс ойлгоогүй. 3 дахь өдөр амьлуулагдана гэдгийг шавнар төдийлөн дагалдагч нар төдийлөн сайн ойлгоогүй байсан. Бас нэг энэ чинь онцлог зүйл нь хуучин гэрээн дээр Бурхны үг болох хуучин гэрээн дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? Бурхан өөрийн иш үзүүлэгчдээрээ дамжуулж Есүс Христийн мэдлэгээс авахуулаад энэ дэлхийд мэндэлж төрөх, тэгээд үхэх, амьлах тухай маш олон иш үзүүлэгчдэр олон тэр иш үзүүлгүүд Есүс Христээр дамжиж биелэл болсон болохыг биднэрт харуулдаг гэсэн үг. Энд аль хэзээ нөгөө Бурхны үгэн дээр ингээд бичигдсэн байж Есүс Христийг одоо загалмай дээр цовдлогдохоос өмнө хэдэн зуун жилийн өмнө та нарын төлөө аврагч мэндэлж загалмай дээр цовдлогдох болно гэсэн саяны миний Исаягаас уншсан тэр ишлэлч гэсэн аль өмнө нь Есүсийг ирэхээс өмнө бичигдсэн зүйл Есүсийг загалмай дээр цовдлогдох үед биелэл болж байгаа гэсэн. Есүс амьлаад өөрөө ч ижсэн амьсныхаа дараа өөрөө Есүс шав нартаа дагалдагч нартаа 40 хоногийн турш тэднэрт өөрснийгөө харуулж өөрийгөө гэрчилж тэрч байдгаа бүр 500 хүндтэй тийм хүмүүст олон хүмүүст өөрийгөө дагалдагч нарт би бол өглөөс амьлсан гэдгийг гэрчилж харуулсан юм а. Түүний улмаас одоо хэдий 2000 жилийн тэртех энэ зүйл ч гэсэн одоо Христ итгэл хിവэрэ хүчтэй Есүс Христ амьд гэж тунхагласаар байна. Яагаад тэгэхээр Есүс Христ үнэхээр амьд байна. Бидний зүрх сэтгэл бидний донд өөрийн сүнсээр хамт байгааг бид нэр мэддэг, гэрчилдэг. Бурхан бидний Есүс Христэд бид нэр амьдралаа өгөх үед Бурхан ямар гайхалтай зүйлсээ бид нэр амьдрал хийдгийг бид нэр мэддэг. Бидний ингэм нүгэлтэй амьдралаас биднийг чөлөөлж, итгэл найдварыг бидний дотор өгч, бид нар тэр гэм нүглийнхаа боолчлоос бид рүү исэн тийм ээ. Бид нар гэм нүглийнхаа боолын хоригдол болсон байхад маань Есүс өөрийнхөө үгтлээр биднийг тэр чинээс чөлөөлсөн юм а. Тэрэн би зураг харуулсантай шорон дотор орсон хүн, гэм нүглийн хоригдол болсон хүний зураг харуулсан бол Есүс өөрийнхөө амаараа, өөрийнхөө үгтлээр бидний тэр гэм нүглийн боолчлоос биднийг чөлөөлсөн юм а. Есүс амьсан гэдгийг ахиж батлах зүйл нь Есүс Христийн бош хатан бош бол Есүс Христийг үхлээс амьсан болохыг баталдаг. Яагаад гэхээр түүний бош хоосон байсан саяны хэлсэн ишлэлдэр хэсэг хүмүүс 3 хоногийн дараа яг Есүсийн оршуулсан газар хатан бошинд ирэхэд Есүс байгаагүй, Есүс амьсан байсан. Харин Тэнгэр элч нар та нар юунд амьсан нэг хаагаа вэ? Тэр хэдийн амьсан гэж хэлдэг. Тэгээд би хатан бошны тухай 2 зураг тавьсан. Энэ сүүлийнхэн зураг нь хүнийхээр бол энэ бол нэг маш их хүн чөлөө. Гэхдээ би яг нэг хэдэн килограмм гэдгийг би олж хараагүй. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг 2-3 хүн ягаад ч үргэж дийлэхээргүй чөлөө. Ялангуяа тухайн үеийн Есүсийг буруутгаж байсан тэр хуулийн багш нар шашны бүлэглийнхэн энэ хүн өөрийгөө 3 хоногийн дараа амьдлна гэдээсэн учраас та харуулууд гаргаж тэг яг энэ бушийг лацдаж та хамгаалж өгөөч гэж хэлдэг. Тэ Есүс тэр бүхэл зүйлсээс үл хамааран энэ хатан бушныг тагласан энэ чулуу миний бодлоор бол нэлийн хүнд байгаа. За магадгүй 2-3 тонн ч юм уу те. Нэг юм жижигхэн одоо жишээлбэл миний хувьд болохоор ингээд би нэг хашаандаа байсан ингээд
хашааныхаа тогтчлтыг хийхэд бол нэг юм жижигхэн том чулууг нэг манад ирсэн нэг 2-3 залуутай өргөх гээд барыг тэрийг хөдлөх чадахгүй байгаа. Тэгэхээр энэ том хатан бусны хаалт хийсэн чулууг бол нэлээд олон хүн байж иж хөдөлгөн. Гэхдээ Есүс бол үнэхээр Бурхны хүү гэж бас гэрчлэлдэг баталдаг зүйл нь түүний буш хоосон байсан юм аа. Есүс хэлснээрээ би үглээс 3 дахь өдөр амьлуулагдана гэснээр амьлуулагдсан юм аа. Өөр ямар ч одоо юу гэдгийг тэ шашин Есүс бидний итгэдэг үнэмшил бол бид нар шашин гэж хэлдэг. Яагаад гэхээр бид нар амьд бурханд итгэдэг. Магадгүй бид нар өөр ямар нэгэн шашин үзэлтнүүдийг харах юм бол та ямар нэгэн сайн үйлс хийвэл одоо юу гэдгийг өөрийнхөө бурууг нэмгэлэн эсвэл та сайныг үйлдэх ёстой гэдэг ч юм уу ямар нэг сууд алдартан удирдагч нар цэргийн жанжин шашны тэргүүтэн байлаа гэсэн тэд бүгд өгсөн бол хөхөд өнгөрсөн бол Есүс бол цорын ганц амьд бурхны хүү гэдэг зүйл нь Есүс Христ амьдсан юм аа. Есүс Христ амьд байна. Есүс Христ өнөөдөр ч гэсэн бидний хамт, бидний донд энэ цаг мөчид ч гэсэн өөрийн оршихугаараа өөрийн сүнсээр бид нартай хамт байна. Тэгээ бид түрүү хэлсэн сүүлийн нэг ишлэлийг уншаад тэгээ би уриалаад хамтдаа залбираад дуусна. Сүүлийн ишлэл нь болохоор Эфес 2:8-9-өөс 2 дугаар бүлгийн 8 дэх ишлэл. Та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан энэ та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үүсээр чи нэрээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Энд дээр юу хэлсэн бэ гэхээр та нар нэгүслийн учир Бурханаас өгсөн та нар итгэлээрээ аврагдсан энэ бол Бурханы бэлэг энэ та нараас буш бидний хичээл зүтгэлээр биш бидний сайн үсээр биш бидний энэ зүйлсийг мөнх амийг бид нар хүлээж авч чадахгүй харин бидний хийх ёстой нэг л зүйл нь Есүс Христийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч та үнэхээр миний төлөө миний гэм нүглийн төлөө загалмай дээр хадгагдаж тэр их зовлон зүдгүүрийг өөрч өглөөс амьсан эзэн юм байна гэж итгэж зүрх сэтгэлдээ итгэж түүнийг амаараа тунхаглах үедээ бид нэр авралыг хүлээн авд юм. Тэрнээс хэн нэгэн мөнгө төгрөгөөр биш, ямар нэгэн амжилтаар биш, ямар нэгэн үйлсээр биш, би сайн хүн гэдгээр биш. Бид нэр өрдөөсөө тийм байдлаар аврах боломжтой биш. Харин Есүс таны төлөө өөрийгөө зориулсныг нь л мэдээж бид нэр итгэж зүрх сэтгэлдээ залбирах үед Бурхны авралыг бид нэр хүлээж авч бидний амьдралд найдвар өгөгддөг юм аа. Бидний зүрх сэтгэл Бурхны хайр цутгагддаг юм аа. Бурхны хайрыг ойлгосноор Бурхны өөрийнхөө бидний төлөө өөрийнхөө амийг зориулснаар Бурхны хайрыг бид нэр мэдээж та үнэхээр цорын ганц амьд Бурхны хүү юм байна гэхэд бид нэр өөрийн ирэхгүй бид нэр хэлдэг гэсэн. Өөрийн ирэхгүйгээр эзэн минь та бол үнэхээр амьд Бурхны хүү мөн. Та бол итгэл найдварын Бурхан мөн. Зөвхөн найдваргүй ганцаардсан надад эзэн та итгэл найдварыг үзүүлж миний буруу тугалыг миний гэм нүглийг миний буруу хийсэн зүйлийг уучлж намайг өөрийнхөө хүүхэд болгож авсны төлөө бид нар Бурхан талархдаг. Тэгэхээр энэ бол биднэрт өгдөг Бурханы бэлэг байна. Түрүүн би бас нэг ишлэл уншсан. Гэм нүглийн хөлс бол өхөл харин Бурханы өгөх бэлэг бол мөнх ам юм аа. Бид нэр тэр мөнх амийг Есүс Христ бол Бурханы хүн юм байна. Есүс Христ загалмай дээр цовдлогдож амьдсан юм байна гэдэгт итгэж амаараа тунхлах үедээ бид нэр Есүс Христийг өөрсдийнхөө амьдралд хүлээн авч оруулд юм аа. Тэгээд хамтдаа залбирая. Магадгүй чинээр ирсэн хүн бидний донд та яг энэ талаар өмнө нь сайн төдийлөн ойлгоогүй байсан байвал яг Есүс Христийг та үнэхээр би яг энэ Есүс Христ өглөөс амьдсан цорын ганц амьд Бурхан юм байна гэж итгэж байгаа хүн байвал би залбирна та намайг дагаад залбирч болно. Тэгээд энэ цагийн төлөө залбираад дуусъя. Тэгээ би та Есүс Христийг амьд Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрч зүрх сэтгэлдээ хүлээн авахыг хүсэж байвал та гараа өргөөч. Ямар хажуудаа байгаа өнөө санаа зовх зүйлгүй. Тийм хүн байна уу?
За 1-2 хүн байна. Тэгээ санаа зовлтгүй. Тэгээд намайг залбирах үед гараа өргөсөн хүмүүст баярлалаа. Тэгээд магадгүй гараа өргөхөөс бас санаа зовж байгаа хүн байж магадгүй. Гэхдээ намайг залбирах үед таныг би дагаад залбираасаа гэж хүсэж байна. Тэгээ би энэ чинээс залбирая. Та намайг дагаад залбираарай. Есүс Христ минь та бол цорын ганц амьд Бурхны хүү гэдгийг би мэдлээ. Эзэн би өмнө нь таныг мэдгүйгээсээ болж худал хуурмаг донд амьдарч байсныг маань уучлаач. Гим нүгэлтэд намайг та уучлж миний гим нүглийн төлөөсийг төлсөн танд баярлалаа. Миний гим нүглийн төлөөсийг өөрийн амаараа төлж зовлон зүдгүүрийг амсаж загалмайдаар цовдлогдож үхлээс амьлуулагдсан танд би итгэж байна. Таны миний төлөө хийсэн энэ зүйлийн төлөө үнэхээр би танд талархаж байна, танд итгэж байна. Та миний амьдралд энэ цаг мөчөөс та орж ирээч. Та миний амьдралын эзэн минь болж өгөөч. Та бол цорын ганц амьд Бурхны хүү. Бурхны хүү гэдгийг би зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч байна. Та бол амьд Бурхны хүү. Та биднийг аврагч. Та миний аврагч. Та миний эзэн гэж тунхаглаж Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Эзэн Есүсийн нэрээр талархал нь байх болтугай. Аамен.